Гадаадын зээлжтэй холбоотой энэ хуулийг бол олон дэмжиж байгаа маа. Тэгээд дэмжиж явахаар одоо энэ хэрэгжүүлэх шаардлагатай газрын тосны үйлдвэр, Эрдэнэ бүрний цахилгаан станц гэсэн ийм хоёр том төслөө дагуулад сэлб дэдтүү гэдэг нийслэлийн нэг хулгайн төсөв оруулж ирчээд зүтгүүлээд байгаа. За ер нь яг хөө сэлб дэдтүүийн төслийг яагаад энэ хуулиар оруулахыг эсэргүүцээд байгаа юм бэ гэдэг. Энэ дээр нэг ганц хоёр үг хэлье. За Монгол улс бол нэг төсөвтэй нэг улс. Тэгэхээр нийслэл бол бонд босгох болон зарцуулалтаа тооцохдоо энэ төсвийн бодлоготойгоо уяагүй. Тэгэхээр одоо энэ давхар дээлтэй яваад байгаа энэ нийслэл гэж нэг том улс бий болсон. За одоо тэгээ хамаагүй бонд босгож мөнгө босгочоод энийгээ хуулиар хамгаалаад хэрэглэх гээд ингээд гишүүдийг лоббидод яваад байгаа. За хоёрдугаарт одоо сэлб дэдтүүийн бүтээн байгуулалтын барилга, орон сууцны өртгөн маш өндөр. 2024 онд бид нар хэсэг гишүүд одоо энэ төслүүдтэй танилцаад гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцаад явсан. Тухайн үедээ хэлж ирсэн энэ яагаад ийм 3.1 газрын үн, дэд бүтцийн үн орохгүйгээр 3.8 сая төгрөгийн өртөгтэй болчдөг юм бэ гэдгийг асуугаад байсан. Энэ дээр тайлбар хийлээгүй. За тухайн үед одоо 2024 онд нисэх ярамгийн ойролцоогоор бол орон сууцны барилгууд 2.6 сая төгрөгийн одоо тийм борлуулалтын үнэтэй байсан шүү. Борлуулалтын үн өртөг биш. За одоо одоогийн байдлаар бол ийм болсон байна. 2025 онд одоо улсын комиссар орсон барилгын үн одоо 25 онд 3 сая төгрөгөөр зарж исэн бол за одоо 26 он гараад 3.5 сая төгрөг болгосон байна. Тэгэхээр төр өөрөө бизнест ингэж оролцоод тэгээд энэ орон сууцны үнийг ерөөсөө механикаар өсгөөд байгаа ийм үйлдэл яваад байгаа. Тэгэхээр энийг бас хүлээн зөвшөөрөх юм уу юу? Яаж тооцох юм гэдэг ийм асуудал. За 3 дугаарт нь төр одоо энэ бизнесийн үйл ажиллагаанд бол ерөөсөө шууд оролцоод байгаа. Хувийн бизнесийг дэмжихгүй байгаа. Маш томоор багцлаад энэ Монгол улсын одоо аж ахуй нэгжүүд хийх боломжтой энэ ажлуудыг гадны компанид өгчөж байгаа. За энд бол авилга албан тушаалын бас хэрэг явж байгаа болов уу гэсэн ийм хардлага төрөөд байгаа. Зүгээр нэг жишээ хэлье. За энэ том багцуудыг гадны компанитай одоо 1 м квадратын 2.5 сая төгрөгөөр бариулахаар гэрээлсэн гэж байгаа. За нөгөө компаниуд нь манай дотоодын аж ахуй нэгжүүдтэй 2.2 сая төгрөгөөр бариулахаар ингээд бас давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ хийж байгаа гэсэн ийм мэдээ байгаа. Тэгэхээр зүгээр 8500 айлын орон сууц. Тэрэн дээрээ дундаж квадрат нь 61 м квадрат гээд 2.5 сая, 2.2 саяын зөрөө 300 мянган төгрөгийн зөрөөгөр ингээд тооцоод үзэх юм бол энд ерөөсөө дундаас нь зөв зүгээр 155.5 тэрбум төгрөг гарч ирж байгаа. За энийг бодвол хувааж эцгэж байгаа гэж бодож байна. За 1 минутаа шууд авчиж болно те 1 минутыг нэмээд. За тэгэд энэ бонд маань өөрөө бас эх жилээс төлөгдөх ёстой 2027 оноос. За тэгэхээр одоо 8500 айл 199 саяас 456 сая төгрөгийг шууд бэлэн төлөөд энэ бондын эргэн төлөлтийг хийж чадах юм уу гэдэг асуудал үүсчихэж байгаа. Тэгэхээр эх жил энэ баг төсөв дээр дарамт болоод орж ирэндээ энэ дээр нийслэлийнхэн бас юу гэж хариулах юм? Борлуулалтаа яг яаж хийх гэж байгаа болсод байгаа юм? Энийг бас тайлбарлаж өгмөр.